Сайн мэцгаанууд та бүхний өнөөдөр амглан гэлтгий. Тэгээд өнөөдрийн подкаст бол би санаа зовлтын сайж гарах талаар хий гэж бодсон юм. Тэгээд санаа зовдөг хүмүүстэй ер нь олон таарж исэн. Тэгэхээр бодсоос илүү ердийн хүнээс илүү санаа зовдөг хүмүүс хүртэл байдаг. Энэ нэг төрлийн бас ер нь бол би сэтгэл санаа сүнс айл айлтанд нь ерөөсөө муу гэсэн. Тэхийн их сайн зүйл ерөөсөө биш. Тэр амар амгалангийн бурхан та бүгдийн хамт байгаалтгаа гэж өрөө тэгээд хүн бол амар амгалангийн бурхан бидээр санаа зовлтыг бол өгдөггүй байгаа. Тийм учраас энэ санаа зовлт танаас ирж байна гэдэг нэгдүгээрт нь олох явдал чухал. Хоёрдугаарт нь залбирах явдал чухал. Тэгээд зарим хүмүүстээ бурхан надад юу гэж хэлсэн бол гэдэг юм уу тийм эсвэл ирээдүгөөс санаа зовх эсвэл одоо бүр маш энгийн юм санаа зовж байгаа юм. Одоо машин барьж уцаар ярьлаа гэж санаа зовх. Тэгтээ утсан бүр заавал гараа барихгүй хол байсан ч гэсэн санаа зовх тий. Тэгээд мэдээж бас уцаараа текст хийгээд машин барьж орлох нь бол буруу л да. Тэр бол одоо зөв санаа зовлт байгаа. Гэтэл ямар ч одоо санаа зовх шаардлагагүй юмд санаа зовоод байх юм бол одоо бодсоосоо илүү ч бүр санаа зовх нь бүр аюултай зүйлүүдийн нэг л дээ. Тэгэхээр санаа зовлтын учирдлага нэг олох хэрэгтэй. Нэгдүгээрх нь тэгээд тэрийг өөхөх хэрэгтэй. Юунаас бол санаа зовоод байна. Тэгээд надад Есүс надад санаа зовлцаал тэр миний зүрхэн дотор юу байна тайлчилж өгөөч гэж залбирч болно. Тэгээд бас хүмүүс Бурхны дуу хоолойг чангаар сонсохыг маш хүсдэг байгаа. Тэр нь бас ер нь бас аюултай зүйл шүү. Бурхныг тэгж чангаар орлж чарлаад яриад байх нь баргалбар байдаггүй. Голцоо ариун сүсээр дотроос илүү дуу чимээгүүд хоолоогоор ярьдаг. Ас гадна ер нь Библийн үгээр маш их ярьдаг ба. Тэгэхээр эхний ээлжинд одоо Бурхан та юу гэж бодож байна? Энэ санаа зовлтыг асуухаас илүү Бурхан юу гэж хэлсэн бол юу гэж бичигдсэн бол гэж асуулах зүгээр. Ер нь альва нөхцөл байдалд хамгийн түрүүнд Библи дээрээс энэ тал дээр Бурхан юу гэж хэлсэн бол те юу гэж бичсэн бол те юу гэж бичигдсэн бол гэж хайх явдал маш чухал. Яг бол маш тодорхой гэсэн үг те. Тэгэхээр Матай 6:25-аас уншия. Юм учраас би танарт хэлье. Амийнхаа төлөө юу идэвхлээ, юу холлээ гэж бүс наазав. Биеийнхаа төлөө юм өсгөлээ гэж бүс наазав. Амин хоолноос биений хувцас илүү бишгэж юу гэж. Тэгэхээр идэж уух юм хоол унд өвч нартай битээ санаа зовоо тэр чинь бид нар Бурхан хангачдаг шүү дээ гэж хэлж байгаа. Тэгэхээр би санаа зовхон эсрэг хэдэн одоо ишлүүдийг өөрчилж гэж бодсон юм. Матай 6:25 уншлаа. Филиппо 4:6-аас юунд ч санаа зов. Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтараа талархалтаар хүсэлтэй Бурхан мэдвэл энэ түр хэлэхдээ юунд ч санаа зов гэж байна. Тэгэхээр юунд ч гэдэг чинь бүх зүйл битээ санаа зов гэсэн үг. Ямар ч юм болж исэн санаа бүх зов гэсэн үг. Харин тийм ээ хүүхд чинь амар хүнд өвчтөй байсан ч гэсэн үү эсвэл шүүх садад очсон байсан ч гэсэн үү тийм ээ юунд ч санаа зов. Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтараа талархалтаар хүсэлтэй Бурхан мэдвэл бүх оюуханаас дээгүүрх Бурхны ямар тайван Христ Есүсээр намын зүрстгэл санаа бодлыг хамгаална. Тэгэхээр Бурхны ямар тайван Христ Есүс дотор бидний зүрстгэл болон санаа бодлыг хамгаалдаг байх нь. Тэгэхээр үнхээр санаа зовхгүй байх нь бол бараг санаа бүү зов гэж тушаалтай байгаа байхгүй. Юунд ч битээ санаа зовоо гэж Бурхан яасан байна. Тушаасан буюу хэлсэн ба. Тэгээ үнийг биелүүлэхийн тулд үнэхээр Христ дотор түүний ямар амгалангаар ариун сүсээр л хийх боломжтой мэдэж. Исая 41:10 би чамтай хамт байгаа тул бүү өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь би чиний Бурхан. Би чамайг тэнгэрүүлж үнэхээр чамд туслана. Би заавал өөрийн зөв баруун дотроор чамайг хамгаална гэж амласан байна энэ эзэн Бурхан. Би үргэлж чамтай хамт байдгийг шүү. Өөрийнхөө талаар бүү санаа зов. Би яана гэж бити бод гэсэн үг байхгүй. Учир нь би чиний Бурхан. Би чамайг тэнгэрүүлж үнэхээр чамд туслана гэж эзэн бас яасан байна. Тушаасаас гадна эзэн өөрөө амласан байна. Нэгдүгээр Петр 5:7 тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовлонлоо төндрүүл. Энэ цаг мөчд бас залбираад агаад эзэмээ та миний төлөө санаа тавьдаг учраас надад байгаа энэ санаа зовлоныг би танд үүрүүлж байна. Назар Есүс надад тэр үүрэл хүч тэнхээ өгөөч гэдэг. Би ер та үүрүүлж чадахгүй бол эзэм та өнийг сороод аваач надаас. Үнэхээр яаж үргэлжлэж мэдэхгүй байх гэж залбирч болно. Тэр үед та эзэм нь яг энэ вакуум шигтэй сайхан тоосорч миний бүх санаа зовлыг сороод аваад өгөөч гэж залбирч болно. За Матай 6:34 дээр тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааштай санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө л хангалттай гэж байна. Тэгэхээр маргааш санаа зовхгүй
сайхан унтнаа гэсэн. Ихэнх хүмүүс одоо шалгаж шүүлэх юм уу янз бүрийн болгож байгаа юм дээр маргааш яана гэж цаан зовдөг. Тэгэхээр яг та минь унтнаа гэсэн. Тэгэхээр энэ санаа зовхгүй байх юмыг би 2007 оны 3 сард болсон явдлаа Америкт би сургалтанд ирсэн байсан яг энэ GSM-ийнхаа сургалтанд. Тэгэл ер нь зөндөө олон юм сурсан, зөндөө ариун сүсээр дүүрсэн. Тэгэл олон юм болсон. Яг сургалт дууссан алдад Монголоос ус дуурайд чиний нөхөр чинь зүрхний шүтээс болсон байна. Тэгээд манай хадам ээжээс очиж өвчтөй байсан. Нэлээд хүнд өвчтөй байсан. За тэгээд хоёр хүүхдээ минь харах хүн би яалтаа явах шаардлагатай наа. Чи хурд ирээ гэсэн. Тэгээд онгоцсон суугаад бол санаа зовх бүх шалтгаан надад бол байсан байх л да. Тэгээд би нам унтсан байгаа. Тэгвэл би очоод одоо нойрны зөрөө 1-р нь гараагүй 2-р нь хүүхд харах хүн байхгүй нөхрөн зүрхнээс болцсон. Бас гэрт нь байгаа хадам ээж нь өвдсөн гэсэн үг. Тэгэхээр энэ олон шалтгаан өөр юм болж байхад бол би яг нам унтсан байгаа. Өөр одоо өдрүүдэд байсан бол би одоо хөргөө олчвол яанаа ч гэдэг юм хоёр хүүхдтэй нялх үлдлээ ч гэдэг юм уу те. Одоо хүүхд харах хүн байхгүй ч гэдэг юм уу янз янзын байлаа санаа зовх байсан баг л да. Тэг үнэхээр би эзэнд итгэх үед энэ санаа зовлттой бол орхисон байгаа. Хамаагүй дээрцэн тэрнээс хойш сүүлд одоо 3 жил хагаснаас бол бүр одоо барагтаал юм санаа зовхой болсон. Юу ч болж исэн баргал те баргал санаа зовхой болсон гэж хэлж болно. Яг бол би бурханд яасан үнэхээр итгэдэг. Тэг миний дотор санаа зовсон бодлоод оршиход таны тайлбарлууд миний сэтгэлийг баясгадаг. Тэгэхээр дуулал 94:19 дээр үнэхээр эзэн хэцүү үеүүдээс үргэлж хамт байж миний охин босороо тайвшраач гэдэг юм уу эсвэл би чамтай хамт байна шүү. Энэ бүх зүйл ингэж болно шүү гэж тайлбарлаж үргэлж бурхан хэлж идэг байгаа. Тэр Иохан 14:1 дээр та нар зүрхээ бүү заваа бурханд итгэх мөн надад итгэх гэж Иесус хэлсэн байна. Иохан 14:26-аас 27-д харин туслагч буюу миний нэрээр эцгийн нийлгэх ариун сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно гэж. Тэгэхээр үнээр эзний өгсөн зүйлийг хэн сануулдаг гэхээр ариун сүнс сануулдаг. Тэгээд юу гэж вэ? Туслагч буюу зөвлөгч байгаа. Миний нэрээр эцгийн минь нийлгэх гэж. Тэгэхээр Иесус Христосийн нэрээр эзэн бурхан маань ариун сүнсийг биднэр луу яадаг байна. Илгээдэг байх нь энэ илгээдэг ариун сүнс маань бүгдийг сануулдаг байна. Амар амгалан би та нарт үлдээн. Би өөрийн амар амгалан та нарт өгнө. Тэр Есүсийн амар амгалан биднэрт яасан байна? Өгсөн байна. Эзэн та нар амар амгалангаараа дүүргэж өгөөч гэж залбирна. ертөнцийн өдгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү заваа, бүү ээ гэж Есүс хүртэл амласан байна. Тэгэхээр энэ цаг мөчтөө үнэхээр эзэн бурхны амлалтуудыг санаад бас уншаараа. Тэр эдгээр ишлүүдээр бас олныг гэсэн өөрөө түүж олоод уншаад юу санаа зовдөг бол энд наасан ч болно ханууд дээрээ тэгээд эзэн бурхан бүрэнд итгэх хот яг үгээр амьдрах үед санаа зовлт ор мөргүй алга болдог байгаа шүү. Тэгээд наадаар Есүс өртөндөр эзэн бурханы ямар амгалан үнэхээр таны дээр байг бүх санаа зовлтыг санаа зовлтын сүнсүүдийг наадаар Есүс нэрээр хөөн зайлуулж байна. Амен.